Мал сүргийг өсгөн үржүүлж, элдв төрлийн өвчин эмгэгээс хамгаалах нь. Нүүдлийн мал аж ахуйн сонгодог жишг загварыг бүтээн хөгжүүлсэн монголчуудын уламжлалт мэдлэг ухааны нэгэн томоохон хэсэг нь мал сүргээ өсгөн үржүүлэх, элдв гэм сог өвчнөөс хамгаалах, эрүүлжүүлэх эмчилгээ чиглэсэн анагаах ухааны салбарт хамаарна. Энэ хүрээнд монголчууд өсөх малын зүснийг өөдлөх айлын санааныг хэмээн зүйрлэн хэлэлцдэг. Үүнийг бид малчин хүн мал сүргээ өсгөж үржүүлэхдээ хамгийн гол нь зүсний хувьд онцгойлон анхаарч байсны илэрхийлэл гэж ойлгоно. Малчдын дунд хартай сарлаг, шар толгойтой хонь, хүрэнтэй адуу, улаан ямаатай мал сүрэг тэднийх гэх мэтээр ярилцдаг. Монгол орны байгаль газар зүйн нөхцөл байдлаас шалтгаалan Алтай уулархаг нутагт бараан, хээр говийн элсрэхэг нутагт улаан хүрэн, хангайн бүс нутагт хар, тарлан, хонгор зэрэг зүс зөнхөлдөг нь байгальтайгаа зөгтсөн жилийн дөрвөн улирлын цагаагаарын элдв саадыг даван гарахад сайн нөлөө үзүүлэхээр байгалийн шалгарлын үр дүнд бий болсон малын зүс юм. Монголчуудын мал сүргээ өсгөн үржүүлж, эрүүл чирэг сүрэгтэй байхын өөр нэг чухал нөхцөл бол нутаг бэлчээрийг зөв болж хариулан маллах арга ажиллагаа юм. Ардын үгэнд бэлчээрээ мэдвэл мал, биеэ мэдвэл хүн хэмээн хэлэлцдэг. Өргөн уудам нутагт тохирсон бэлчээрт малаа хариулан маллах соёл, мэдлэг ухаан нь монголчуудын уламжилт мал аж ахуйн анагаах ухааны нэгэн том салбар юм. Нэгэн томоохон салбар юм. Нүүдэлчин монголчууд жилийн дөрвөн улирлын нутагта малынхаа аясыг даган өв сусны гарцыг олж ойр ойрхон нүүдлэх нь, нүүдэлчин монголчууд жилийн дөрвөн улиралд нутагта малынхаа аясыг дагаж өв сусныхаа гарцыг тодорхойлж ойр ойрхон нүүдлэх нь мал маллагааны, малыг эрүүлжүүлэх ажиллагааны нэгэн том бүрдэл хэсэг. Монгол ардын зүйр үгэнд нүүлсэн айлын мал тарган, суусан айлын эхнэр тарган гэсэн үг байдаг. Буйр сэлгэн нүүдэл хийж нутгалах нь бэлчээрийн талхлагдал, буйр бууз, хот хороо, хашааны бохирдол илгэдлээс үүсэх малын элдв төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. Малын элдв төрлийн гэм согог өвчнийг монгол малчид тухайн үед нь илрүүлэн оншилж, эрүүлжүүлэн ирсний үр дүнд мал эмчилгээний өөрийн дэг сургуулийг бий болгожээ. Монгол малчид малын эмчилгээнд гол төлөв хануур, хадгуур, төөнүүрийн арга хэрэгэлдэг. Ингэхдээ малынхаа онцлог, өвс тэжээлийн байр байдлыг судална. Тухайлбал адуу гол төлөв цусаар өвчлөх тул хатгах ханах аргыг хэрэгэлдэг байна. Байгальтайгаа нягт харилцсан амьдарч ирсэн монгол малчид мал сүргээ эрүүлжүүлэх, хамгаалахын тулд элдв зүйлийн дом шившилгийн аргыг ч хэрэглэж үр дүнд хүрч иржээ. Жишээ нь зуны эхэн дунд саруудад мал ногоонд цадаж, тарга твэрэг авч өснөөс нь гуужиж, элдв өтхорхой хачиг шалз оншрох үеэр мал сүргийг үргээж цочоож хөдөлгөөнд оруулан гэм өвчнөөс сэргийлэхийн тулд цүү хаян тоглож байлаа. Цүү хаях буюу цагаан мод хайж тоглох, залуусын дуу хөгжөөнөөр тэнд дуулалдан суух настангуудын уртын дууны аяг шигээр мал сэргэн үргэж цочомтгой болж булчин шүрмсэн чангарч өвчин гэм болохоос сэргийлдэг байна. Ийхүү монголчууд малыг өсгөж үржүүлэх, өвчин эмгэгээс сэргийлэх, хамгаалах, эмчлэн илрүүлэх бүрэн цогц мэдлэг чадварыг бүтээж чаджээ.